Орой мэдрэг үзэгчтэй MBC-ний усан мэдээллийн хөтөлбөрийн мигмар агын дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. Улс аймгийн шилдэг 1000 хүүхдийн харшийн сүлд модны наадам боллоо. 2019 онд давс суманд 4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Томуу төстэй өвчний дэгдэлтээс болж хүүхдийн орны ачаалал хэтэрчээ. Next Electronics худалдааны төвийн шинэ жилийн урамшуулалтаа суглаатаа уралдаа 12 дугаар сарын 31-ний хүртэл үргэлжлэнэ. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Мэдээ эхлэж байна. Аймгийн хүүхдийн харшийн сүлд модны наадмыг энэ жил ерөнхий боловсролын 5 дугаар сургууль амжилттай зохион байгууллаа. Наадмын үеэр авьяаслаг сурагчид урлагийн тоглолт үзүүлж авьяас чадвар эрдэм мэдлэгээрээ 2019 онд амжилт үзүүлсэн шилдэг сурагчдыг аймгийн удирдлагууд шагнаж урамшууллаа. Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг баяр бол шинжил тэр дундаа хүүхэд бүрэл амжилт гаргаж харшийн сүлд модны наадамд оролцохыг мөрөөддөг. Тэгвэл улс аймгийн шилдэг тэргүүний 1000 сурагчдын харшийн сүлд модны наадам амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн харшийн сүлд модны наадмыг аймгийн гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар, аймгийн засаг даргын тамгын газар, Улаанбаатарын ерөнхий боловсролын 5 дугаар сургууль хамтран өндөр түвшинд зохион байгууллаа. Шилдэг 1000 сурагчдын харшийн сүлд модны наадамд аймгийн засаг дарга Батсайхан, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Насанбат, нийгмийн бодлогын хэлтсийн дарга Амраа тэргүүтээ аймаг орон нутгийн удирдлагууд оролцож хүүхэд багчуудад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Энэ харшийн сүлд модонд хүрэлцэн ирсэн нийт хүүхэд багчууд улс аймгийн хамгийн шилдэг тэргүүний хүүхдүүд тааваханд айлтан ирж байгаа шинэ жилийн шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлье. 2019 оны төгсгөлийн 2020 оны шинэ жил өнөөдөр болж байна. Энэ зааланд битүү суусан хүүхдүүд бол сургуулиудаа төлөөсөн он сургалтнууд, спортын, урлагийн алдарнууд байж байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа шүү. Өнөөдөр улс аймгийн хүүхдийн харшийн сүлд модны наадамд хүрэлцэн оролцож байгаа аюултай шилдэг хүүхэд багчууд аав хүндээ 2020 онд Содом спорт урлагийн өндөр амжилт гаргахыг хүсэн өрөөж мэдчилээ. Энэ онд улс аймгийн сурагчид өндөр амжилт үзүүлсэн нь харшийн сүлд модны наадмын үеэр харагдаж байсан юм. Тухайлбал улс аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ариун Заяа Монгол улсын шилдэг хүүхдээр тодорсон байна. Мөн харшийн сүлд модны наадмын үеэр авьяаслаг сурагчид урлагийн тоглолт үзүүлж авьяасын чадвар эрдэм мэдлэгээрээ 2019 онд манлайлан суралцсан сурагчдыг аймаг орон нутгийн удирдлагууд шагнаж урамшууллаа. 2019 онд болохоор даагны уралдаан буюу өсвөрийн мариу орчтой уралдаанд амжилттай оролцож 3 дугаар байр эзэлсэн. 2019 оны 10 сард болохоор Эрдэнэ хотод болсон мөн даагны уралдаанд мариу орчтой уралдаанд 1-р байранд амжилттай оролцож байгаа. Яг нь тэмцээнд оролцоход тусалсан багш болон Бат Эрдэнэ багш, бусад багш нартай аав ээж гэр бүл найз нөхдөд бүгдэнд нь баярлалаа. Мариурыг сурахад хэрэгтэй. Гэтэ өөр мэрэгчлээ сонгосон ч мариураа хаяхгүй хажуугаараа давхар сурна, дахиад давхар хөгжүүлнэ гэсэн бодолтой байгаа. Ногоон төгөөлийнхөө клубын удирдаг сурагчаар ажилладаг байгаа. За манай ногоон төгөөлийнхөө клуб нь өөрөө шилдэг эко клуб болсонд үнэхээр их баяртай байна. За манай бүлгэн болохоор 19 онд болохоор хийсэн үйл ажиллагаа хийх юм бол бид нар хогоо хийх англи талаар сурсан байгаа. Бас бусдад мэдээлэл өгсөн. За болон мөн 1-р сургууль, 2-р сургууль, 3 гээд чандан мөн төрсөн 500 гаруй хүүхдэд бид нэр өөрсдөө ихтгэл тавьсан байгаа. За 20 онд болохоор манай эко клуб нь болохоор илүү их бүр аймагтай илүү нэг сургуулийн хүүхдүүдэд туулж ажиллая гэж бодож байгаа. Би энэ жил улсын аваргаас 1 алт 2 хүрэл, Азийн аваргаас 2 мөнгө 1 хүрэл, дэлхийн аварга 7 дугаар байр эзэлсэн. Би аав ээжтэй маш их баярлалаа гэж хэлээ. Дасгалжуулсан хачлуу багштаа, цэгмэд багштаа, улаах багштаа маш их баярлалаа. Тэгээд дэмжиж тусч ийсэн Янчмаа багш, Дэлгэрмаа багш нартаа үнээр их баярлалаа гэж хэлж байна. Өнөөдөр харшийн сүлд модны наадам аймгийн аюултай сурагчаар шалгачдаа маш их баяртай байна. Энэ бүхэнд бүгд туссан ах トゥ найз нөхөд гэр бүл багш сургууль хүмүүжүүлэгчтэй маш их баярлж байна. Энэ жилийн хугацаанд би аймгийн улсын нэргүүний цогцлбор 1-р сургуулийн нэрэмжит математик олимпиаданд мөнгөн медаль авсан. Мөн
ардчлан намаас зохион байгуулсан шилдэг 39-нд бинийсээ шалгарсан байгаа. Мөн бас аймгийн хүрээлцсэн айлан боодонд мөнгөн медаль авсан байгаа. Энэхүү одоо шагналыг хүртэхэд тусалсан багш нартаа баярлалаа. Тэгээд дүү нартаа одоо сайн сураарай гэж хүсье. Одоо би энэ жил 12 дугаар анги төгсөөд явна. Илүү их сайн хүн болохын төлөө хичээх болно. Үлдэж байгаа дүү нартаа одоо илүү сайн хүн болохын төлөө хичээгээрэй гэж хүсье. За манай ерөнхий боловсролын лаборатори 1-р цэцлэх сургуулийн гол дэлгэд эко клуб байгаа. Манай одоохоор 80 гаруй сурагчдаа үйл ажиллагаа явуулж байна. За тэгээд энэ жил манайхан маш олон үйл ажиллагаа явуулсан байж байгаа. За жишээ нь уур амьсгалын өөрчлөлт хамгийн томоос нэглээ гэх юм бол уур амьсгалын өөрчлөлт олон улсын эрдэмшлэгээний хуралд орон нутгаас нэг хүүхэд, Улаанбаатар хотоос нэг хүүхэд ерөнхийдөө ингэж шалгараад нэгдсэн үндэсний байгууллагад эзэмшилгээний бахуралд явахаар шалгарсан байж байгаа. За тэгээд тэр сурагч маань сая олон улсын эзэмшилгээний хурал Бээжин улсад Хятад улсын Бээжин хотод яваад ирсэн. За мөн бид хэд хүүхдүүд маань өөрсдөө нөгөө нэг хогийн саваа яаж хийж болох вэ? Тийм ээ, хогийн савыг гарын дор материалаар яаж хийж, яаж ангилж болох вэ гэхээр бас ажил хийж, ахлахангуудын дунд тийм ажил хийж явуулсан байж байгаа. За мөн дунд багангуудын дунд хог хаягдал болон ховор ан амьтдын тухай сурчлагуудыг мөш явуулсан. Мөн саяхан гэхэд намар бидгээд нархан 3 дугаар цэцэрлэг дээр бас үйл ажиллагаа явуулаад тэнд ховор ан амьтдын тухай таниж мэдүүлсэн байж байгаа. Сургуулийнхаа багангийн сурагчид болон бүх хүүхдүүдтэй ингээд янз бүрийн үйл ажиллагааг ингэж явуулсан байж байгаа. За мөн тэрнээс гадна даавн тоор гэсэн үйл ажиллагааг бас явуулсан. Даавн тоорыг хэрхэн яаж сургуулийн хэрэгцээнд яаж хэрэглэж болох вэ? За мөн захин ертөнцөөр Facebook, Instagram-аар бас даавн тоорны хэрэглээ болон ховорцсон ан амьтдын тухай янз бүрийн сторикуудыг бас ингэж хийж олон нийтийн сүлжээнд ингэж тавьж байгаа. Гэх мэтлэн бол зөндөө олон ажлыг бол хийсэн байж байгаа. За цаашдаа одоо манай сургуулийнхаа одоо сургуулийн орчинд ингээ хог хаягдал маш их гардаг учраас сургуулийн орчмын хог хаягдлыг пресслэх ямар боломж байна? Тэр хог хаягдлыг яаж багасгах боломж байна гэх тал дээр илүү төлөвлөгөө ажлын гэсэн юм зорилго тавиад ажиллаж байгаа. Эдгээр сурагчид улс орныхоо ирээдүйн юм иймээс гаргасан амжилтаа илүү баттгаж ажил нэрж буй 2020 онд амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсээрэй. Дараагийн мэдээ. Манай телевизийн сурвалжлах баг давс суманд ажиллаад ирлээ. Давс суманд 2019 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4 тэрбум 400 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Давс суманд 2019 онд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4 тэрбум 400 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Тухайлбал сургуулийн дотор байрны засвар, сумын тогтчлтын ажил, замын ажил, соёлын төвийн барилгын ажил зэрэг олон бүтээн байгуулалтын ажил хийгджээ. За Давс сумын хувьд маань өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд маань маш ихэхэн хийгдлээ. За нийтдээ манай сумд маань 4 тэрбум 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж нийгмийн салбарт маань тулгамдж байгаа шаардлагатай одоо ажлуудыг бас хийж гүйцэтгэлээ. За бид бүхэн маань олон жил бас яригдсан сургуулийн хичээлийн дотор байр одоо дотор байрыг маань энэ онд барьж хараахан одоо ашиглалтанд ороогүй байгаа. Эх оны одоо 6 сарын 1-нд бас ашиглалтанд өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа. Мөн одоо тогтчлтын ажлууд бас маань хийгдэж 75% гүйцэтгэлтэй байгаа. Эх оны одоо 4 сард бас ажиллагаа эхэлж 6 сарын одоо хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа. За замын ажил болон соёлын төвийн одоо шинээр баригдаж байгаа. За төлөвлөгөөний дагуу 2020 онд бас одоо хүлээлгэн өгөх юм аа. Давс сум сүүлийн 3 жилийн хугацаанд мал сүргээ 5 төрлөөр нь өсгсөн бөгөөд 2019 оны жилийн эцсийн мал тоолгоор 96324 толгой мал тоолгож өмнөх оноос 6.6%-аар мал сүргээ өсөх нь бойжуулжээ. За манай сумын хувьд болохоор сүүлийн 3 жилийн хугацаанд мал аж ахуйн салбарт маань ахиц дэвшил гарч сүүлийн одоо 3 жилд 5 төрлөөрөө чигд өссөн ийм сайхан үзүүлэлт гарлаа. 2019 оны жилийн эцсийн малын тоогоор 96324 хүрч урд орныхоос 6.6%-аар өссөн ийм сайхан үзүүлэлт бас гарлаа. За орон нутгийн төсвийн урлагоо маань бид хүн маань бас одоо сүүлийн 3 жилийн хугацаанд давуулан биелэж 20 сая төгрөгөөр
давуулан биелүүлсэн ийм амжилт бүтээлээр бас эх оноо бас өгтөж байна. 2019-с 2020 онд дамжин хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд давс цуманд замын тогтчлт сургуулийн дотор байрны засвар соёлын төв шинээр баригдаж ашиглалтанд орох юм а. Эрүүл мэндийн даатгалын байгууллага хооронд 2019 онд байгуулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ, даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ, оншилгоо шинжилгээний тусламж үйлчилгээ үзүүлэх худалдан авах гэрээ, гемодиализийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ, даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг онцлогоо шинжилгээнд хамруулах, тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ, өргөсөм тусганы эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ, эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчилгээ хэрэгжүүлэх тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний биелэлтийг үнэлэх үйл ажиллагаа доор хугацаанд зохион байгуулагдана. Үүнд даатгалын гэрээ дүгнэх хугацаа байршил, аймаг дүүрэг, Багнуур, Налайхад үйл ажиллагаа эрхэлж буй даатгалын гэрээ бүхэн эрүүл мэндийн байгууллагууд 2019 оны 12 дугаар сарын 24-өөс 27-ны өдрүүдэд эрүүл мэндийн даатгалын тасгийн байранд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй даатгалын гэрээ бүхэн эрүүл мэндийн байгууллагууд 2020 оны 1-р сарын 3-аас 10-ны ажлын өдрүүдэд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байранд тус явагдана. 2019 оны нэмэгц зүрх албан татварын төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны 1-р сарын 8-ны өдрөөр тасбар болох юм. Тодорхойлбол тухайн өдрийн 23 цаг 59 минут хүртэл бүртгэн. Тиймээс 2019 онд худалдан авалт хийсэн баримтыг бүртгүүлэх хугацаа дуусахад 15 хоног үлдээд байна. 2019 оны нэмэгц зүрх албан татварын урамшууллыг 2020 оны 1-р улиралд олгох бөгөөд хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн зөв оруулсны эсгээ шалгахыг татварын байгууллагаас анхааруулж байна. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33-ийн 7-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаах хүсэлттэй иргэнийг сонгон шалгаруулах нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны төрийн албаны ерөнхий шалгалтыг төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг нь тогтоожээ. Төрийн албаны шалгалтын бүртгэл эх сарын 1-ээс 30-ны хооронд явагдсан шалгалтыг эх 2 дугаар сарын 7-оос 17-ны хооронд зохион байгуулах юм. Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтыг төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болцол журамд заасны дагуу уран даяар нэгэн зэрэг аймаг нийслэлийн салбар комисс зохион байгуулах юм а. Энэ жил Монгол улсад авто замын салбар үүсч хөгжснээ түүхт 90 жилийн ой тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажиллаж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан авто замын салбарын ахмад дунд үеийнхнийг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дэд олон медалаар шагнасныг зам тээврийн хөгжлийн сайд Инх хамгаална. Дэд сайд Халтар төрийн нарийн бичгийн дарга Батболдноор гардуулна өглөө. Мөн өдгөө салбартаа манлайлан ажиллаж буй мэргэжилтнүүдийн салбарын шагнал ойн хүндэт медалаар шагнаж урамшууллаа. Зам тээврийн хөгжлийн сайд Инх хамгаална шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ Монгол улсын авто замын салбарт залуунаас хүч хөдөлмөр авьяас хэлгээ зориулсан ахмадууд эд хийж бүтээж яваа дунд үеийнхэн халааг нь авах залуустаа 90 жилийн ойн баярын мэнд хүргээд улирал нь өнгөрч буй 2009 онд Монгол улсын зам тээврийн салбарт олон томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж ололт амжилтаар дүүрэн жил болсныг онцлон тэмдэглэлээ. Тухайлбал Монгол улс анхудаа хурдны авто зам, хүнд даацсан зориулалтын авто замыг ашиглалтад оруулж 60-ны түүхтэй Налайхын замыг 4-1-ээр болгоно өргөдөх нь мөн Баян хонгор Байдрагийн гүр, Хашаат тулг, Тосон зингэл, Улаастан чиглэлийн гээд зөвхөн авто замын салбарт л гэхэд маш олон бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулсныг онцлов. Мөн тэрээр ирэх 2020 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хүчтэй замаар холбож дуусгах, босоо тэнхилгийн авто замаа дуусгах зэрэг олон төсөл хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаар уулгаад Монголын нийт авто замчидаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ. Монголын бүжгийн спортын холбооны сод мэгмар дасгалжуулагчтай Master Dance клубын 6 тамирчин Малайз улсын Куала-Лампур хотноо зохион байгуулагдсан Open Dance Sport тус тэмцээнд Монгол, Оросын холбооны улс, Макао, Хонконг, Сингапур, Вьетнам, Индонез улсын 120 гаруй тамирчин оролцсон бөгөөд үүнээс өсвөр насны ангилалд оролцсон Насмат, Мөнх нар стандартын 5, стандартын 3, Ча-ча, Jive,
Удаан вальс бүжгийн тэмцээнд тэргүүн байр, латин 3 бүжгийн нээлттэй тэмцээнд 5 дугаар байр эзэллээ. Хүүхэд насны ангилалд оролцсон Төвшин болд Сарнай нар стандарт 5 бүжгийн нээлттэй тэмцээнд тэргүүн байр, латин 5 бүжгийн нээлттэй тэмцээнд 3 дугаар байр, Чача Жай бүжгийн тэмцээнд дэд байр эзэлсэн амжилтуудыг үзүүлсэн байна. Мөн хүүхэд насны соло төрөлд оролцсон Ингчин Жай бүжгийн тэмцээнд тэргүүн байр, Чача бүжгийн тэмцээнд дэд байр, мөн хүүхэд насны соло төрөлд оролцсон Ингчин Жай бүжгийн тэмцээнд тэргүүн, Чача бүжгийн тэмцээнд дэд байр эзэлсэн бол энэ гүнж латин бүжгийн нээлттэй тэмцээний хагас финалд шалгарч шилдэг оролцогчдын нэг боллоо. Дараагийн мэдээ хүйтний улирал ихсэндээ холбогдуулан томоо тус төвчний дэгдэлтэй их байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасган 43 хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой бөгөөд өнөөдрийн байдлаар 51 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томоо тус төвчин нь вирусаар үүсгдэг амьсгалын цочмог халдвар төвчин юм. Амьсгалын замын цочмог халдвар төвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тэгээс 5 насны хүүхдүүд томоо тус төвчнөөр өвдөж ирэх тохиолдол их байна. Хүүхдийн тасагт 43 хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой боловч ханиад томооны дэгдэл их байгаагаас үүдэн хүүхдийн тасгийн орны ачаалал хэтэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 51 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зарим хүүхдийг халдвартын тасаг руу шилжүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 51 хүүхэдтэй манай тасаг бол 43 ортой 51 хүүхэдтэй гэхээр өөр нь бол хэвтэлт ихсэн учраас халдвартрын тасаг руугаа ороод илгэсэн байдалтайгаар ажиллаж эхэлж байна. 12 сарын 22-наас энэ халдварт руу бол хүүхдүүд орд илгэж хүүхдүүдийг авч эхэлсэн байгаа. Томоо тус төвчний дэгдэлт бол ихсэж байна. Өвчлөл ихсэж байгаатай холбоотой одоо хэвтэлтүүд ингэж ихсэж байна. Энд одоо 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл их байна. Тэрний дундаа цэцэрлэгийн насных нь 1-3 нас илүү их давмгаа өвдөж байна. Одоо энэ ирж байгаа хүүхдүүдийн дотор ажиглахад бол ер нь хоруу чанарын үүсгэгч вирусийн үүсгэгч хоруу чанар нь бас их тийм хоруу чанар ихтэй вирусаар үүсгэгдээд байх шиг байна. Яг манай аймагт бол вируслог лаборатори болох учраас вирусын шинжилгээ бол яг тодорхой хийгддэггүй. Гэхдээ ер нь ихэнх ирж байгаа хүүхдүүд аюул богино хугацаанд хүндэрсэн. Хүндрэлт нь одоо шууд амьсгалын дутагдалд орсон байдалтай хүнд байдалтай орж ирж байгаа. Тийм учраас эцэгчүүд бас хүүхдүүдтэй одоо анхаарал халамжаа илүү сайн тавьж одоо томоо тус төвчнөөс сэргийлэх шаардлагатай байна. За тасагт ивж байгаа хүүхдүүдийн хувьд бол одоо сахиур гэдэг хүмүүс маш их солигдоод байна. Энэ бид нар бол шаардлага тавьж байгаа. Яагаад ингэж солигдоод байна гэхээр бид нар ажиллаа хиймээр байна гэсэн юмыг биднэрт хэлээд байна. Тэгэхээр одоо эмнэлэгт хөвж байгаа тохиолдолд ер нь хүүхдээ ээж нь бол сахих ёстой. Бидний шаардлагыг тавиад байгаа боловч хүмүүсийн хаар амьдрал ажиллаа зохицуулах гэдэг байдлаар өөрөөсөө сахиур солиод байна. Сахиур солиод байгаа нь болохоор эргээд эмнэлэг дотор эргэн халдвар тараагаад байх. Нөгөө том хүмүүс өөрсдийнх нь ингээд биед нэг тээвэрлээд явцсан ингээд тасал болцсныг басна тэр нэм бактеритай том хүмүүс бол өөрснөө өвдөхгүй байж болно. Харин ингээд өвдөд дархлаас уларсан дахиад дээрээс нь эмнэлгийн орчинд ингээд энэ хүмүүс сахиур ингээд солигдоод байгаа байдал нь эргээд эмнэлэг дотор халдварыг тараагаад байна. Тийм учраас бас ард иргэд бас анхаар болоход эмнэлэг твцсэн тохиолдолд сахиур солихгүй гэдэг юм журмыг бид нар бол хэлээд байгаа. Ханиад томооны дэгдэлт нь баяр ёслолын үеэр хамгийн их байдаг байна. Иймд хүүхдийг олон хүн зөвлөрсөн газруудаар авч явахгүй байх нь чухал. Мөн бидний өргөн хэрэглээ болсон гар утас нь хүүхдийн дархлаанд муугар нөлөөлж түүгээр дамжих нэм бактериэр хүүхэд өвчлөх магадлал өндөр байдаг учраас бага насны хүүхдийг гар утсаар тоглуулахгүй байх шаардлагатай. Ханиад зомонд 0-5 насны хүүхдүүд илүү өртөмтгий байдаг ч биеийн дархлаас сул эрүүл ахуйн аюулгүй байдал дутмаг үед ямар ч насны хүн өвчлөх магадлалтай юм. Мөн эцэг эхчүүд хүүхдээ ханиаж халуурсан үед нь өөрсдийн ажлыг амжуулах мөн хүүхдээ харах хүнгүйгээс сургууль цэцэрлэгт явуулдаг. Энэ нь цаашлаад өшөө олон хүүхдэд халдвар дамжих их үүсвэр болж байгаа юм. Иймд ханиаж халуурсан хүүхдээ сургууль цэцэрлэгт явуулахгүй өрхийн эмчээс зөвлөгөө авч гэрээр асаргаа сайн хийх нь чухал гэдгийг эмч мэргэжилт нь зөвлөж байна.
За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ жил өнгөрсөн жилийнхийг бодоход бол харьцангуй бас гайгүй. Гэхдээ ер нь бол жилийн өвдөд болохоор томгийн дэгдэлт ихтдэг. Яагаад тэгэхээр нөгөө шинэ жил хүмүүсийн бөөгнөрл ялангуяа томчууд бол одоо яг шинэ жил тэмдэглээд энэ тэнд арга хэмжээнд оролцоод даарлт хөрөөд өөртөө эхлээд томоо авдаг. Тэрнийгээ өөртөө яг ингээл эмчлээд хүүхд шиг хүндрэхгүй шүү дээ. Тодорхой хэмжээгээр ийм уудаг ч юм уу, тэгээ халуун юм уудаг ч юм ингээд эмчлээд яадаг вэ? Тодорхой хэмжээний тэгээд өөрөө зөвөр болцдог. Харин тэрнийгээ хүүхдүүдэд өгчдөг. Яа тэгэхээр хүүхдүүд чинь дархлаа султай учраас тэрийг аваад 1-2 хоногтой хөндрөөд аваад хөлбөр одоо их байна. Яг өнөөдрийн байдлаар бол хүүхдийн цэцэг дандаа хөндөрсөн хүүхдүүд их ирж байна. Тэр нь бол бид нар ханаад авчаад зөв ханааш найтах хэрэгтэй. Бид нар зүгээр л гарлуугаа ханааш найтагаад явцдаг тий. За тэгэхээр чинь энэ бас нэг тийм учраас бид нар нөгөө нэг ер нь бол 2-3 жил бид нар албан байгууллага сургууль цэцэрлэгээр зөндөө сургалт хийгээд байгаа л та зөв ханааш найтах юм шиг. Ялангуяа бид нар тохоороо ханааж найтаж ягаад гэхээр тохоо чинь юм болгонд хүрэлцэхгүй шүү дээ. Тийм учраас тохоороо ханааж найтах энэ хвшлийг бас хөвшүүлэх хэрэгтэй л дээ. За дээрэс нь эмнэлэг твцний дараа бид нар бас халдварыг сэргийлэхийн хяналтыг ер нь баримтлах хэрэгтэй. Ялангуяа ээж аваад одоо сая алиминчус ирсэн тий сахиур маш их солигдож байна гэдэг. Яагаад энэ сахиур солигдоход бид нар юугаад вэ гэхээр тухайн хүүхдийн шинж тэмдгийг тухайн хүн сахиж авцдаа мэддэг тий. За тэгээд өөрөө сахижгаад өөр хөндөлдөгээд байх юм бол хүүхдийн шинж тэмдгийг нөгөө хүн эмчтэй хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр 30 минутын өмнө цагийн өмнө ямараас нэг мэдэх боломжгүй болчихж байгаа нөгөө хүнээс асуухаар мэдэхгүй байгаа. За хоёрдугаар тэгэхээр хэвтэж байгаа хүмүүс маань ерөнхийдөө гэрээс нөгөө хүүхдийн хувцс энтрийг бол угаасан цэвэрхэн авчрах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр манай хүмүүс яаж юм бас эргэлт ирдэггүй ямар нэгэн тохиолдолд хувцас авахаа парандар тавьдаг. Тэрний яах гэхээр тэр орчин дөрвөөс чигт орчин бүрдүүлдэг. Энийг бас бид нар угаалгах гурван үйл амьдарч байна гэсэн үг шүү дээ. Тэгээд бухан хүмүүсээ бас хүндлэх хэрэгтэй. Тийм учраас энэ юунуудаа бас хэрэгтэй. Тэгээд ханаа томоо авсан бол маск хийх ямар зүүх хэрэгтэй. Ялангуяа томоогийн үед бол бид нар агаар цэцлийн замрамж шууд л маск хийх намарт хэрэглэх хэрэгтэй. Хөвших хэрэгтэй гэдэг юм. Тэгээд хөвтөх үедээ өөрөө байр сэлгүүцч хөөхгүй байх хэрэгтэй. Тэ ийм сэргэлтүүдийг ер нь бол баримтлах хэрэгтэй. Тэгээд дахин эхлэхэд ерөөс утсыг ерөөсөө хүүхдэд ерөөсөө бити бариулаас гэж хэлмээр ерөөсөө утас гэдэг юм ихээр хүүхдэд аргалахын тулд хүмүүс маш их утсыг хүүхдэд өчигдрийн байдлаар гэхэд л би хүүхдийн цэцгээр яваад яхад бараг 70-80 хүүхдүүдтэй уцаа бариулчаад сахиурууд нь хажууд нь суучих жишээ тийм байгаа байхгүй. Тэгэхээр уцыг ерөөсөө хүүхдүүдэд айлуулах хэрэгтэй. Ханиа томоо ихсэн энэ үед бага насны хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч гарын нарийн цэврийг сайн сахиулах, соод давс, царвангийн уусамлаар хоолойг нь зайлуулах, дархлаа сэргээх, цэгэн барай хийх, мөн амин нэмэр баялаг хоол хүнс хэрэглэх нь чухал юм. Ханиа томоо болон агаар туслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга нь дархлаажуулалт юм. Ханиач томоо их байгаа энэ үед эрүүл мэндийн газраас сайн дурын дархлаажуулалтын вакциныг 3-аас дээш настай хүүхдэд хамруулахыг уриалж байна. Тус вакциныг өрхийн эрүүл мэндийн төв болон сумын эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан аймгийн эрүүл мэндийн газраас авах боломжтой юм байна. MBC News мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээгээр үргэлжлэж байна. Энэ дараагийн бизнес мэдээгээр за next худалдааны төвийг онцолж байна. За тэгэхээр next худалдааны төв шинэ жил болж байгаатай холбогдуулан шинэ жилийн урамшуул зарласан байгаа. За тэгэхээр ямар урамшуул зарлаад байгаа талаар Ус аймаг дэх next худалдааны төвийн салбарын менежер Баяр Төгсөө бүхэнд танилцуулах гэж байна. За next electronics жил болгон шинэ жилийн урамшуул худалдаа зарладаг байгаа. Энэ жилийн урамшуул худалдааны онцлог юугаараа давуу талтай гэх юм бол маш олон төрлийн биелэг урамшуултаагаар бас давуу талтай байгаа. Жишээлх юм бол 400 мянган төгрөгөөс дээш худалдаа авалт хийгээд бүх хэрэглэгчид маань үнийн дүнгээс хамаарсан бэлгийн урамшуултайгаа нэмэлт мөн 400 мянган төгрөг тутамд суглаа авч супер автомашины 100% цахилгаан эко тийм автомашины эзэн болох боломжтой байна. Гэх мэтчлэн маш олон төрлийн урамшууллууд байгаа. Урамшуул маань бас хэдийн хугацаанд үргэлжлэх юм болоо энэ талаар. За манай шинжилгээ урамшуулт худалдаа маань 12 сарын 31-ний хүртэл үргэлжлэнэ. Урамшуулт худалдааны үеэр бүх банкны лизингийн үйлчилгээнд хамрагдах боломжтой байгаа. Ямар нэгэн урьдчилгаа шаардлагагүй.
За тэгэхээр Next худалдааны төв нь бол шинэ жилийн баярыг тохиолдуулна урамшуултаа суглаатаа худалдааг бол зарласан байгаа. За тэгэхээр бас онцлог бараануудаас танилцуулбал тийм ээ. Тэгээ манай шинэ жилийн урамшуулт худалдааны үеэр жишээ нь 7 кг-ийн багтаамжтай бүрэн автомат угаалгын машин 800 мянган төгрөгөөс өргөдөө 549 мянган зоолж хэмжирсэн байгаа. Энэ нь одоо хагас автомат угаалгын машинээр бүрэн автомат угаалгын машин авах боломжтой гэсэн үг. Мөн хоёр хаалгатай хөргөгч 650 мянгаас өргөдөө 499 мянган зоолсон. Мөн манайх электрон бараанаас гадна бүх төрлийн тавилга оруулж ирдэг байгаа. Ханы байрны зөрүүлэлттэй ханы листинг өргөдөө 299 мянган гэх мэт гайхмар үнийн урамшууллуудыг шинжилээр бас усчууд та бүхэндээ бэлэг болгон барьж байна. Дэлхийн тэргүүлэгч брендийг худалдаалдаг Next Electronics дэлгүүр шинэ жилийн урамшууллаа 12 дугаар сарын 31-нд дуустал зарлаад байна. Урамшуулалт худалдааны үеэр 400 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн хэрэглэгчдтэй үнийн дүнгээс нь хамаарна олон бэлгийг бариад байгаа юм. Мөн 400 мянган төгрөгийн худалдан авалт бүрд суглаж 100% цахилгаан сүүлийн автомашин эзэн болох боломжийг Next-ийн хамт олон танд олгож байна. Урамшуулалтаа суглаатаа худалдааны үеэр бүх банкны лизэнд хамрагдах боломжтой.